урдныхаа тэр багийнхан тэр урамшуул энтрийг өгөөгүй чи дахиад систем чинь хинч орохгүй байх уу. Тэгэхээр одоо бид нар нэгдүгээр хувилбар буюу 365 хоног хүлээж ягаад 3 нугалж авах гэсэн хувилбарыг л хүлээн. Гэхдээ наадах чинь бол худлаа. Тэгэхээр бид нар бол одоо үүндээ яахаа мэдгүй юм бэ. Нөгөөд 3 хувилбар бол худлаа шүү дээ. Бид нар юу гэж дахиж наа ч мөн хөрөнгө оруулалт хийгээ дахиж баг бүрдүүлээд наад руу ч одоо мөнгө хийдэг хүн олдохгүй. Тэгэхээр тэндээс 20% байж байгаа юм. Эндээс 20% авна гэж бол худлаа. Тэгэхээр одоо тэр ядаж зөрүүж байгаа тэр урамшууллын тэр iPad-ныхаа мөнгө төгрөгийг тэр үнтэй хизээ яаж өгөх юм бэ? Тэрийг эхлээд өгье. Юу урамшуулал вэ? Үндсэн мөнгө аваагүй зүгээр тэр чигээр нөгчөөд нэг чудаа ашиглаад бас баг юм байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн үндсэн мөнгөний өгөх арга хэмжээ эхний ээлжинд аваатахаа чи үндсэн мөнгөний бид нар ерөөсөө ашиг машиг өгөөч урамшуулал бонус өгөөч гэхгүй байгаа. Бид огт мөнгө аваагүй хүмүүсийн үндсэн мөнгөний буцаагаад өгчихөөч. Бид нар ашиг 6-7 сараа алдсан хүлээж гэн. Гэхдээ одоо тэр хохирлыг одоо тооцоо болио. Зөвхөн бидний анх $5,000 оруулсан бол тэр мөнгүүдийг нь 5-5-аар нь буцаагаад тетрээр дансан тийгээд биднийг хохирлгүй болгоод өгөөч. Танай компаниас ашиг авна гэж гордох тийм сэтгэл зүрх алгаа. Тийш дээ яг үндсэн мөнгө л авъя. Яра үндсэн мөнгө өвтгөл харин урдгаагаа ч яриаггүй чи дараагийнхаа мэг яриад хаад бид нар итгэхгүй байна л гэдгээ хэлж байна. Манайхан дэр байж. Нийтээр монголчууд одоо үндсэн мөнгө авъя одоо тэр хугацаа 365 хоног хөдөөж чадахгүй гэдэг юм л хэлмээр байна л да. За би хэлээ. За одоо манайхан ерөнхийдөө ойлголцлоо. Okay. Actually, most of people actually not accepting 365 days of return. So there's no chance actually of believing in the company, and they're not going to believe anymore. So at this point, so everybody wants the capital amount, and not accepting all these 5 solutions. So even 365 days of the return. 3x return. So at this point, I cannot maybe translate anymore. So yeah. So I mean, if there's no other solution for right now, because as I said, for the current situation is this way. So like I said, I emphasize because that's why I say you need to keep an open mind, put the problem aside, and here try digest what I'm trying to say. Because I say this solution is for the current situation. So 1 or 2 months down the road, when the new project is smooth, the new bosses already said they will consider taking out a portion of money out to settle all these problems more quickly. Of course, for you guys, you want to get back your money fast. For us, we also want to settle problem fast and move on. So that's why I need you to digest what I say. The current solution is for the current situation. So moving forward, this 1 or 2 months, if everything is smooth, they will have plans to take up money to settle the problem faster. Okay. Yeah. За манайхаа дахиад манайхаа ягараа сонсороо. За ерөнхийдөө миний нөгөө хэлж байгаа тий зүйлүүдийг манайхан дахиад нэг open minded гэдэг шиг тий жоохон ингээд тунгаагаар бодоод ингээд үзхийг хичээгээрээ. За нэгт за хоёр тэгвэл ерөнхийдөө нөгөө нэг шин захирал энэ нөгөө хэлсэн үгийг би дахиад хэлье. За магадгүй 1-2 сарын одоогоос өнөөдрөөс хойшоо 1-2 сарын хугацаанд компани одоо шин төсөл маш одоо аштайхан тий одоо нэг ашигтай яваад явах юм бол за та бүхний болон одоо хэрэглэгчийн Unilever-ийн өмнөх харьяа хэрэглэгчийн бүх асуудлуудыг бас шийдэх юм боломж байгаа гэж би түрүүнд хэлсэн байгаа. За энэ юу гэсэн бэ гэхээр тодорхой хэмжээний одоо мөнгөн дүнг за энэ одоо хэрэглэгчдийн одоо асуудлуудыг ерөөсөө зэгцлэе гэдэг ийм бас нэг юм сонголт байгаа гэж түрүүнд хэлсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань миний хэлснийг дахиад ингээд нэг бодоод тий арай нэг жоохон өөрөөр нэг хараад үзээрэй гэдгийг дахин хэлье. Эсвэл тэр нөгөө түрүүний
нөгөө хэрвээ өөрөө яг ийм асуудалд орсон бол ямар гаргалгаа гаргах вэ гэдгийг би асуумаар байгаа байхгүй юу. Өөрөө жишээ бид нар бол Монгол улсын иргэд тийм үү. За наа чин тэгвэл гадаад байх. За тэгвэл манай Монгол улсаас наа гадаадын иргэнд хэрвээ яг ийм хохирол учруулад манай Монгол улсаас одоо таны одоо хадгалуулсан мөнгийг одоо ингээд жилийн дараа өгөө гэд одоо хэлэхээр өөрт нь одоо ийшээ ажиллах баахан саяны 5 болон нөөний санд тавилаа. Тэр 5-ыг хүлээж авах уу? Яаж одоо мөнгөө буцааж авах ямар гаргалгаа өөрөө яах юм тэгвэл яг өөрөөс нь би яг одоо яг өөртөө асуумаар байгаа байхгүй наадах чинь. Бид нар одоо яг ингээ гаццсан тий. За тэгэнгүүт одоо яг наа чи өөрөө бид нар шиг байдалд орсон мөнгөө ингэсэн бол яг наадах ч одоо ахаад хүмүүсээс хөрөнгө цуглуулад ахаад ингээд ажиллах уу? Өчнөө баахан хэдэн саяын зээл аваад наадах руу чи хийчээд өөрөө банкын төлөөс хууж байгаа хүн ахаад өөрөө холигтуулчаад ахаад бас нэг иргэнэ чи ийшээ орооч гэд тэр хүний холигтаад мөнгө авах юм уу? Наад хүн одоо яг өөрөө яаж ажиллах вэ? Яг энэ дээр гаргалгаа тэгвэл биднэрт гаргаж өгөөч. Яг ийм байдалд яаж бидрийг цааш нь ажил гэдэг юм. Okay, so this question is directly this question is directly to you. Okay, Jeffrey. So this question is directly to you. So put yourself in my shoes. Let's say, so Mongolian people actually introduce the company to you, and you have exactly the same situation like us. So how would you wait, and how would you figure out the solution, or how can you solve the problem right now? Okay, very simple. Right now, there's 2 ways about it. Okay, one is, if you can think about this question also. One is, do you rather the company just disappear forever, or just ignore you forever, or you rather they are working on something? You get what I mean or not? You get what I mean? Okay. Let me explain. We are not disappearing. We are still trying to solve the problem. We are still answering your call, trying to have meeting. Because, like I said, it's for the current situation. I know that you guys are anxious, are frustrated. But of course, for us, we also want to settle the problem fast. But it will take time also. So that's why I emphasize whatever solution that I just mentioned is for the current situation that we are in. Of course, if things get better, who don't want to solve the problem faster? You get me or not? Okay. За, ерөнхийдөө нөгөө асуусан асуултыг би эргүүлээд асууя гэж байна л да. За, тэгэхээр юу гэж байна гэхээр за хоёр зүйл. За, хэрвээ тэгээд одоо та нөгөө компани алга болчихвол таныг одоо үүсгээд байвал тий ингээ бүр алга болцсон бол одоо та яах байсан бэ гэд би эргүүлээд асуумаар байна гэж байна. За, нөгөө тэгвэр за бид нар бол компани зүгээс бүх асуудлуудыг шийдэх гээд одыг хүртэл ингээ явж байгаа гэдгийг дахин одоо хэлье. Тэгэхээр мэдээж асуудлыг бид нар зэгцлэхийн тулд тий одыг хүртэл ингээл яваад зэгцлэгээл одоо ингээд явж байна. За мэдээж энэ дараагийн боломжит одоо нэг аргачлалууд гэх юм уу тий эднийг одоо ингээд танилцуулаад ингээд явж байгаа болохоор үнэхээр одоо таныг үгүйсгээд энэ компани алга болоод эсвэл таныг ерөөсө хүлээж авахгүй ямар нэгэн зүүм хийхгүй ч гэдэг юм уу те ямар нэгэн байдал ингээд алга болцсон бол та яах байсан бэ гэж эргүүлж асуулаа. Үгүйсгээд алга болно гэж юу гэсэн үг вэ? Тодорхой бид нар энэ шууд за юуны төрөнд Джефридмийн төргий за ямарсан компани хувьд бас саяны буцаад эргэн ирээд ингээд бас бидний төлөө юм хийж чад бол би бол бас баяртай энэ түнсшин дэлхий дээр маш олон компани алга болж байгаа компани маш их байгаа. За тэгээд ер нь бол би бол нэлээд олон хүмүүстэй багтаа байгаа. Тэгээд ерөнхийдөө багийн маань хүмүүс ойролцоогоор одоо тодорхой хөрөнгө оруулалтууд нэг өндөр бол хийж чадахгүй хаа бас тийм яг үүндээ $1000 ч юм уу хийгээд явбал ер нь тэр 20% хэр хэмжээтэй гарахын тэр тооцоол нь яаж явагдах юм бол? Okay. Hello Jeffrey. Well, thank you for the information and thank you for the Zoom call for today. And she has
huge team under her umbrella, and she said so. Maybe our team or members cannot invest like a higher amount, possibly maybe less, somewhere maybe 1,000 at least. So she's wondering, so if someone invested in the 1,000 in the new project, so how many percentage and how the calculations are going to go with the previous amount? For personal investment, for example, okay, you haven't get back your capital is for example is 10K, right? Correct? Okay. So if you, for example, you invested 2K, okay, we will pay out another 400, which is 20%. So your balance will be left with 9,006. Okay. Yeah. За саний асуултны хариу. За $1000 одоо хадгаламж магадгүй хийлээ гэж бодъё. Эсвэл $10,000 хадгаламж хийлээ гэж бодъё. Үндсэн буюу нөгөө одоо үлдэгдэл мөнгнөөс нь 20% нь одоо гаргаж авах боломжтой тухайн хүн. За тэгэхээр манайхан нөгөө тооны машин дээрээ за $1000 хадгаламж хийснээр за өмнөх мөнгөнд дүнгээсээ 20% авах боломжтой байх нь. Тэгэхээр 1000 дээр нэг өөр гарна мэдээж 10,000 дээр өөр гарна шүү дээ. За тэгэхээр хувийн хөрөнгө оруулалт буюу хадгаламж шинэ төсөл төр хийснээр өмнөх дүнгээсээ багадаа нэг 20% татаад авах боломжтой юм байна. За тэгэхээр манайхан тооны машин дээр бодоод үзээрэй. Anyway, for our new project, the investment amount start from $15. Okay, for those new people or those who are not confident enough yet about the new project, you can start small and build from there also can. You know what I mean? За энэ дээр нэмж хэлгээд мэдээж нэг шинэ экосистемийн бүтээгдэхүүн дээр бас багцын сонголтууд хамгийн багадаа $15 эхэлж байгаа. За шинэ хүм магадгүй эсвэл өмнөх хэрэглэгч магадгүй те хамгийн багаар нь бас ингээд хөрөнгө оруулалт хийгээд явахад бас болох болов гэж бас бодож байна. Хамгийн бага нь хэдэ? $15. Anyway, today I won't go through the new product PPT, but like I said, I hope that for all you guys, right, just download the PwC app, go browse it through. You understand what I'm trying to say, because there's no product in the world right now is doing the same thing as us. And for us, it's already working and operating in 8 countries and with all the government, together with all the government. So I hope this one will give you guys more confidence also. За мэдээж нөгөө дөрөв нөгөө хэлсэн байгаа PwC гэдэг одоо аппликейшн байгаа тийм төлбөрийн одоо нөгөө систем явагдах. За тэгэхээр боломжоор та бүхэн маань энэ аппликейшн татаад суулгаад ингээд дотор нь ороод судалгаа хийгээд үзээрэй. Энэ бол нөгөө засгийн газартай үйлдэлтэй холбоотой байдаг учраас тухайн орны тийм. Тэгэхээр энэ бол маш боломжтой зүйл байгаа шүү. Тэгэхээр цаашдаа юуны лайфтай ингээм хамтран ажиллаад явах учраас боломж байгаа шүү гэж харж байгаа. So are we going to do the PPT or I think maybe next Zoom. Yeah, next Zoom. I think it's better for the next Zoom. For now, just go download the app and take a look at all the services, especially the QR code. You understand what I'm trying to say first. At least this one, you guys just digest a bit. At least you know what's going on. Then when I talk the PPT on the next Zoom, you'll be much more effective. За энэ бол өнөөдрийнхөө нэг Zoom-ээс шинэ одоо системийн тухай ингээд бас нэг PPT-гээ үзүүлэх бодолтой байсан. Гэхдээ энэ удаа болоод дараагийн Zoom-ээрээ тэр танилцуулга, шинэ системийн танилцуулга хийя. За тэгээд дор бүрнээ манайхан өнөөдрийн өгсөн мэдээллийг бас ингээд бодож тунгаагаад ингээд үзээрэй, ойлгохыг хичээгээрэй. За тэгээд дараагийн Zoom-ээрээ юм асууя. Мэдээлэл. Okay. We have a question. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15-аас гэсэн тий. Тэгэхээр 15-д хэдэн хувь чөлөөлөгдөх юм? 1000-д 20 юм бол одоо тэгж процентлах юм уу? Эсвэл бол хэдэн төгрөг хэдэн доллар оруулсан ч байсан 20% өгөх юм уу? Okay. Its ability to return 20% return. So personal investment, either team investment. Is there any limit to it? I mean, let's say 1,000 investment on a new project gets 20%, or is it going to be like a $15 investment, still get the 20%? Yes.
Okay. Yes means $15 investment still gets 20%. 1,000 still gets 20% from the previous amount. Because this is to start small, because like I say, if you're not confident, still not yet confident in the new project, or those new users, they are not familiar with the project, they can start small and see the result first. You got okay. No question was someone invested in $15. Okay, let's say previous investor puts $15, he still gets 20% from the principal amount. Yes. Oh, okay. So it's not invested amount. I'm sorry. It's not 20% from the principal amount. It's 20% from the invested amount. Yes. It doesn't matter $15 to whatever amount they invest in, like 1,000, 10,000, whatever amount. Still get the 20% from the principal. The previous investment. Correct. No, 20% from the investment amount. You got what I mean? Okay. За ийм байсан манайхаа. $15 ч $1,000 ч юу гэдэг нөгөө вакцины сонголтоор хийгээд өмнөх мөнгөнд өнгөөсөө 20% авах биш. Өөрийн хөрөнгө оруулсан энэ эхний мөнгөнд буюу сүүлийн энэ $15 хөрөнгө оруулалт хийлээ гэж бодоход өмнөх мөнгнөөс нь 20% гаргаж өгөх юм байна. Ойлгосноо? $15-ийнхоо 20% юм уу? Зөв. Тэгэхээр 15 өмнөх нэг үлдэгдэл мөнгнөөс нь $15 оруулж байна чи тэрнийхээ 20%-ийг л авна гэсэн үг шүү дээ. Зөв, яг тийм байна. За тэгвэл хоёр дахь асуулт нь жишээлбэл нэг хүн үнэхээр би мөнгө хэрэгтэй болоод байна гээд за нэг хэсэгчлээд хөрөнгө оруулалт хийгээд 20% авчлаа. Тэгээд цаашаага нөгөө хөрөнгө оруулалт хийх гээд чадахгүй зогсчих юм бол энэ бол 3 дахин үржигдэнэ гэсэн үг байхгүй юу? Үлдсэн мөнгөнд нь тэр үлдсэн мөнгө нь 365 хоног хүлээгдээд үлдсэн мөнгөндөө 3 дахин 3x олгож авч болох юм уу? Гэдгийг асууад өгч. За, гоё асуулт бай. Бас мэдхгүй асуулт байна. Okay, so second question. Let's say someone come up with a higher amount. Let's say like maybe 1,000 or higher, right? And the new product, new investment. So she's gonna get 20%, which is a previous investment amount, and it was like an urgent money to withdraw, right? Okay. Let's say let me finish it. Let's say she's not gonna invest any more. So how those leftover amount gonna be calculated? Is it gonna be calculated as a 3x after she withdraw like a 20% from the new investment? Yes. Okay. So whatever amount stays there, she's gonna or he's gonna get 3x. It doesn't matter. She's received 20% from the new investment or not. Okay. Correct? For example, she has a balance capital of 10K. Okay. It hasn't been gotten back, right? So we will times 3 the amount, which is 30K. Correct? Yes. So if you invest maybe let's say 10K, so she'll instantly get 2,000, which is 4,000. 2,000, sorry, 20%. Yes. So the 2,000 will be minus off from the 30,000, which is at the end of it, we'll get back to 8,000. Okay. So leftover amount is gonna be, let's say 28K is gonna be, she's gonna receive in 365 days. Okay. Got it. За, саяны хоёр дахь асуултын хариу. За, тухайн хүн $10,000 үлдэгдэл мөнгөтэй байлаа гэж бодъё. Тэр нь $365-наас $30,000 болж гарч ирнэ, тийм үү? За, тэгвэл шинэ систем дээр $10,000 хийлээ гэж бодъё. Тэгвэл өмнөх мөнгөнд өнгөөс нь $20,000 гарч ирж штэ. Тэгэхээр үлдэгдэл мөнгө байгаа да. Үлдэгдэл мөнгөнд ялгаагүй нөгөө 365-ныхоо 3x гэдэг хэлбэрээр л байна. Юу нэ $10,000 урд нь хийсэн $10,000 авахын тулд шинэ систем дээр би хэдийг хийж 20% авах юм?
хэдийг чамаагүй хийж болно $15 эхлээд $15 хэлсэн ч авч болох юм уу? 20% гэдэг нь $15-ийнхаа 20%-ийг авна л гэсэн үг. Дараагийн нэг асуулт нь Урд нь хийсэн мөнгнөөс 20% авна гээгүй юм уу? Ерөнхийдөө нэг үлдсэн мөнгнөөс нь шинээр хийсэн мөнгөн дүнгийнх нь 20%-ийг л гаргаж өгч байгаа байхгүй юу? Тооцоололтоо шинэ мөнгнөөс нь гэж байгаа. За дараагийн асуулт. Асуулт нь болохоор ингээд одоо чихийн болоод арилжаа хийлээ. За арилжаа хий. За би ер нь арилжаа хий гэж бодоод ингээд арилжаа хийлээ. Тэгэхээр тэр бас арилжаа хийсэн тохиолдолд бас сурлагдана гэж яриад байгаа тий. Тэрнийх нь хувь нөгөө одоохондоо тодорхойгүй байгаа. 7 сарын ихээр тэгвэл одоо арилжаа хийж байгаа багийн хүнээс хэмтгэл хүртэх үү дээдлийн спонсор. За арилжаа хийж байгаа үнэ. Okay. Okay. Third question is about the trading. So, let's say she's going to invest in personal investment, and she's going to do the trading in the platform. So there's a certain percentage also she's going to receive from the capital amount, previous investment amount. Yes. But this one we will decide. Yeah, it's not come up yet, right? Percentage. Okay. The related to the trading. So she's gonna trade. She's gonna get a certain percentage from the previous investment. Meantime, when she trade in the platform, is there any other trading fee she's gonna get? I think it's related to a node, right? I think because it's a solution. I think it's the mission part. Mission part. Okay, mission part. За энэ дээр болохоор нөгөө арилжаа хийх юм бол тодорхой хөв гарч ирнэ гэдэг нь бол ойлгомжтой түрүүнд хэлсэн байгаа. За магадгүй одоо хэн нэгэн дахиад арилжаа хийгээд тэндээс гүйлгэний шинтгэл гэдэг юм нь болохоор одоохондоо тодорхойгүй. За mission гэдэг бас нэг хэсэг байгаа. Mission хэсгээс бас тодорхой хөв бас ингээд гарч ирэх боломжтой. Сайн нэг 3 дахь асуултны дотор хариултчтэй тий. Спонсорд нь одоо спонсорлж оруулсан хүнэнд тэр хэмтгэлээс хүртгүүл гэдэг байгаа шүү дээ. Okay, let's go back to the same question. Referral bonus авах. Нэг direct bonus асуугаад байгаа юм шүү дээ тий. Okay. Is there any direct bonus with the new ecosystem if someone invested in? Yes, first line only. First line only. Okay. Бага зөвхөн нэгдүгээр гинэнээсээ эхний өрсөн үнээсээ л авах боломжтой. Is there any percentage? Хэдэн хувь юм бол? Is there any percentage for the direct bonus? Depending on your tier, actually. Depending on okay. За энэ болохоор нэг тухайн хүний ямар багц авснаас нь хамаарат шууд урамшуулна хөв гэж байгаа гинэ. Уг багц үшээ одоо арилжаа хийх ч одоо багцнаас өөр үстэй. Энд ч одоо ямар үйлчлэг байгаа одоо юу арилжаа хийн гэж байгаа. Staking platform. За тэгвэл хоёр өөр утгатай юм байх шиг байна. Okay, let's say someone purchases certain pack, there will be a direct bonus percentage. The question actually was, she's going to invite someone, she's going to invest in, right? And the other person is going to actually do the trading in the platform, like a contract trading or a spot trading, right? Is there any percentage from that person? No. That one is not already. За тэн дээр байхгүй гинэ. Түрүүний асуусан нөгөө арилжаа хийгээд хэн нэгнийг ураад нөгөө нь одоо өрөнгө оруулалт хийгээд тэр хүн нь тодорхой хэмжээгээр арилжаа хийх юм бол ямар нэгэн хувь юм уу ашиг бол байхгүй. Одоо өрсөн. Тэгвэл нөгөө нэг багцгээд байгаа юм нь яг юу юм? Нууд авах юм уу? Нууд аваа тэр нь тэгээд проценттай юм уу? Okay, could you explain the packs, like a $15 to node, or can you explain a little bit more? On the nodes of the packages. Okay, could you give us like how many, like a $15 to how many investment part and how many node they can participate? Okay, I talk about the ecosystem, the package first, Ken. Okay, sure, please.
Oh, I talk about the notes first. Notes. Okay, you want to go with the note? Okay. За эхнийд нь node-ийн буюу одоо нэг хөвцөөний тухай мэдээллийг товчхон өгчий. Тэгээд дараагийнх нь хэсэг нь болохоор одоо нэг вакцины сонголтууд. Okay. Дахиад ямар ядарсан Монголоо шулах гэдэг юм би балан юм яриад байна. бид болсон бол яах вэ гэдэргээд яасан хууль захирагддаггүй хүмүүс үү энэ хүмүүс бид нар алга болсон бол яах вэ мах үү гэдэг юу гэж байна. Үгүй миний нөгөө асуусаас хэлсэн юмыг орчуулаагүй үлдчихлээ. Нөгөө бид нар 3 бүтэн одоо юу лээ 30 юу лээ бүтэн жил хүлээгээд 3 дахин өсгөж өгнө гэдэг чинь наад компаниас чинь маш их хөрөнгө гарах болж ш. Тэрний оронд бид нар зүгээр яг одоо анх оруулсан мөнгийг нь одоо өгснөө наад компани хамаагүй ашигтай байгаа сте. Тэгэхээр бидний анхны оруулсан мөнгийг нь хүү мүү бид нар авъя гэхгүй яг одоо бидний анхны оруулсан мөнгийг буцаагаад өгөөч гэдгийг хэлээд өгөөч. Ийм өсөлтөл тавьсан шүү дээ. Okay. За. Before we do the mentioned. Okay. Most of people actually not accepting the 365 days, the return, 3x return. They just want the principal amount, whatever left amount, and we want the amount the right away. So give us the exact answer on this. Okay, that's why I say this is based on the current situation. Okay, if 1 or 2 months that everything is smooth, the new bosses will consider taking out some money to settle the problem faster. Because if you ask me the same question again and again, my answer will be still the same. You get me or not? За тэгээд түрүүнд нөгөө хэлсэн байгаа. Би нөгөө олон энэ асуултыг нөгөө олон дахин асууад байгаа болохоор за хамгийн боломжтойор гэх юм уу за хурднаар магадгүй нөгөө шинэ систем яваад те хэвийн болох тохиолдолд магадгүй 1-2 сарын дараа тэгээд 1-2 сарын дотор за тодорхой хэмжээний мөнгөнд дүн компаниас одоо өмнөх одоо хэрэглэгчдийн асуудлуудыг шийдгээд ингээд бүр дуусгах болох юм бас боломж байгаа гэдээ би түрүүнд хэлсэн байгаа. Тэгэхээр түрүүний нөгөө хариултууд түрүүний асуултууд яг адилхан байна. Because very simple, if we're going to give you a time again, then we promise you a time that we cannot deliver, it'll be another problem again. Correct or not? Тэгээд нөгөө хугацаанд одоо гэдэг юм амлсан хугацаанд гэдэг юм ахаал ингээд дахиад за болсонгүй гэдэг гэх юм бол мэдээж нөгөө асуудлууд юм уу дахиад нөгөө гомд саналууд дахиад давтагдаад байх болохоор окей. Хүмүүсийн үндсэн мөнгийг өгч чадахгүй байгаа компани 3 нуглаад өгнө гэдэгт одоо итгэх тийм хүмүүс байд юм болов. So not returning the capital amount, not even with the profit, right? So how can we believe in a 3x return in a year? That's why I told you, because the project is not you think you cannot last for 1 year. So the best way is to just go and roughly know the new product. Then you understand what I'm trying to say. Because all this the new product is not based the new product is not based on investment to pay out. The new product is based on all the transaction fee that's incurred during payment you're used to pay out for all the commission. It's a different model. Зэнтэй нөгөө мэдээж нэг ямар нэгэн байдлаар хөрөнгө босгоод одоо энэ асуудлуудыг шийдэх гээд байгаа юм бишээ. Тэгэхээр гүйлгээний шимтгэлээс нь одоо энэ бас зүйлүүд гарч ирэх учраас буцаалтууд гарах учраас тэгэхээр энэ дээр яг мэдээж энэ тодорхой хугацаанд түрүүнд бас хэлсэн байгаа шүү дээ. Магадгүй энэ систем маань ингээд хэвийн явагдахад магадгүй 1-2 сарын дараа энэ асуудлуудыг бүгдийг шийдчих боломжтой шийдчих болов гэж бодож байгаа. To be more exact, right? For the new payment, right, there will be a 3% transaction fee, which 1% will be used to pay out for all the commission worldwide. Okay, the worldwide transaction fee
is 3%. I mean, the transaction fee for using the payment is 3%. So for this 3% worldwide, right, 1% will to be used to pay out all the commission. Okay, Doji. За энэ яг нэмж хэлгээд нөгөө PwC-гийн үйлчлэгээ нийтдээ 3% одоо гүйлгээний шимтгэлтэй. За түүний 1%-ийн шимтгэл одоо нөгөө дэлхийн хэрэглэгчдэд хуваагдаж одоо хуваарлагдах одоо. За тэгээд дээр нь одоо шинэ экосистем дээр энэ 1%-ийг одоо нөгөө commission буюу одоо нөгөө тухайн хүмүүст одоо тий цалин болгож хуваарлагдахаар бас юм хийгдсэн байгаа. Okay. Okay. I think today we don't. I think yes. Talk about new products because I think for new product, right? If people are interested, we arrange another Zoom will be better. Okay. Okay. За тэгвэл өнөөдрийнхэн Zoom-ийг хэдүүлээ ингээд өндөрлөё. За дараагийн Zoom-аараа шинэ мэдээллийнхэн тухай бас ингээд ярилцах угаасаа боломж гарах байхаа. Тэгэхээр энэ удаа ганцхан нэг асуулт байгаа гэж. Last question. Компани дээр $10,000 хийчих бол нөгөө сарын эхний асуусан нөгөө хүнийхээ асуултын сүүлийн асуулт нь асууч. За нөгөө хувьцаа эзэмшигч болгох гэж байгаа гэж би хүмүүсээс сонссон. Бусад улс орны юунаас сонссон байгаа. Тэр талаар ямар одоо тийм мэдээлэл өгөх боломж байна? Энэ нөгөө нөөдийн тухай байна шүү дээ, тийм үү? Хувьцаа эзэмшигч болгож байгаа гэдэг тийм яриа гарсан байна. Тийм, нөөдийн талаар асуух гээд $10,000 ичгээр нөгөө тухайн сарын нөгөө нэг юм тийм нөгөө нэг шалгуур байгаа шүү дээ. Тэрний юу вэ? За, юу яах вэ? Okay, could you brief the explanation on the node? So how many the nodes are actually on the market right now, and could you give us only the first one, the brief introduction? Okay, give me a minute. I mute everyone first. Yes, please. 1 minute. Can you see? Yes, I can see. Okay, the notes is Дэлгэцэндээ манайхан хараарай. Нөгөө хувьцаа буюу одоо нөөдийн тухай хальт ингээд харуулаад саяны нөгөө асуусан асуултын дагуу. okay. This is the common notes. We start from 1,000, 3,000, and 10,000. За ингээд энгийн 3 одоо нөөд буюу одоо нөгөө хувьцаа $1,000, $3,000, $10,000. Okay. Any notes you buy, we will give out 10 times the amount over 2 years. За аль ч нөгөө нөөдийг авснаа та 10 дахин өсгөж болох боломжтой 2 жилийн одоо их авч байгаа. So the moment you buy the notes and the moment the platform goes online, you will receive the daily payout. За тэгээд нөөдийн одоо нөгөө pay out буюу одоо тийм одоо олголт нь өдөр болгон гээд гарч ирэхээр хийгдсэн байгаа. Okay. Амар одоо өмнөх юм авч чадаагүй жижиг дахиж хөрөнгө оруулалт асуугаад байгаа юм монголчууд одоо өөрсдөө тэнийг майшин. Give me a minute, huh? Okay, 10 times the amount, right? For example, 10K, correct? If you divide by 2 years, so every day you will get $13.70 per day for 2 years. За тэгээд энэ дээр 2 жилийн хугацаатай буюу нөөдийн өдөр тутмын өгөх одоо бага ашиг нь тийм үү та. $10,000, we give 10 times the amount. So if we 100K divided by 700, 2 years, right? Every day you get back $136. За тэгээд нөгөө 10,000 дээр $106 өдөр болгон гарах юм боломжтой байж байна. Yeah, so 1 month is about 4,001. So effectively by 2 or 3 months you'll get back your capital. This is the first benefit. Тэгээд дараагийн
одоо нэг сард гарах одоо нэг мөнгөнд өнгөө саний дахиад тоогоор үзүүлэхээр мэдээж сарынх нь гарахаар гэж байгаа боловч үндсэн одоо нэг мөнгөнд багадаа 3 сарын дараа гарах боломжтой байна. You can see right the screen. I think it's not showing on my side here. Okay, how about so? You give me I restart again. Okay, please. Can you see now? Yes, I can see it. Okay, so this is the first benefit. Second benefit. Okay, second benefit, okay, for the 10K notes, right? Give me a minute. I think it's not good. So maybe reception is bad. За тэгээд за эхний нэг боломжит одоо авах хуулиурын те 10,000 тэр саяны үзүүлэлт байлаа. За хоёр дахь гээд ямарчсан гарсан. За юу яах вэ? Okay, how about can we let's say my phone battery is almost gone. So we can maybe set up someone who's interested in the node later on. Yeah. Okay. So and your reception is very bad actually. Now I cannot see here. I think that's about it for today. Okay. Манай миний утасны зай дуусах ганд байна. Тэгээд өнөөдрийнхөө зүүмийг ямар ч ингээд хэвлэлээ өндөрлөө. Дараагийн зүүмээрээ шинэлэг мэдээллийн тухай болон одоо сонирхож байгаа хүмүүсийн тухай за мэдээж за өмнөх хэрэглэгчд маань одоо нэг таалагдахгүй зүйлүүд бас байна. За ойлгомжгүй ойлгохгүй байгаа зүйлүүд байна. За энэ үднээсээ хэвлэлээ дараагийн зүүмээрээ дахиад товлоод ойрын хугацаанд дахиад зүүмээ хийцгээе тэгв. За миний усны зай дуусах гэдэг би нөгөө цэнэглэгчгүй явж байгаа учраас тэгээд юу яа дараа нь хэвлэлээ дахиад холбогдцгоё. All right. Okay, well, thank you. Anyway, Oji, for those who are interested, you can explain to them, or you can maybe explain to them and call me. We can do it together. I think that's the better way to explain to the others who's actually interested in. Okay. Today. So I'm just doing the translation. So let's say, see you next time. Okay, Ken, thanks. За оги аль талд ажиллаад байна гинэ. За би өөрийнхөө талд ажиллаж байгаа. За мессежн дээр ороод ирлээ. Тэгэхээр яг би яг үгүй намайг одоо янз бүрийн хүмүүсээс бодож иж магадгүй л дээ. Би бол зөвхөн орчуулга хийж байгаа. За мэдээж ялгаагүй та бүгдтэй адилхан хөрөнгө оруулалт хийсэн хүн адилхан бас мөнгө төгрөгөө те авч чадаагүй авахгүй бас мэрийгээд ингээд явж байгаа. За дараагийн энэ шинэ төсөл болон энэ юун дээр бас тэгээ боломжоор бас яаж тэгээ гарцгаалгаа яланд нь одоо оролцоод явуул зүгээр бэ гэж ингэж би бас бодоод ингээд явж байгаа. За орчуулга хийж байгаа болохоор яг хүмүүс намайг янз бүрээр хардж магадгүй те бодож иж магадгүй. Тэгээд одоо өөрсдийнхөө авах гэхийн ухаанаар бас ингээд хандцгаа нь үсттэй. За тэгээ өнөөдрийн зөөмдөө ингээд оролцсон та бүхэндээ баярлалаа. За миний хувьд бол тэгээд боломжоор өөрийнхөө одоо хэмжээгээр бас ингээд та бүхэндээ орчуулга хийгээд явж байгаа. За бас ялгаагүй те боломжийг бас ингээд алдахгүй ингээд бас ингээд явж байгаа. Боломжинд бас оролцоод явахыг хичээж байгаа. За баяртай бүгдээрээ. Сайхан амсцгаарай. Okay, I'll just end the meeting. Okay, thank you, Jeffrey. Okay.